Сайн байна уу? Их чинь нэг зүйл асууя гэсэн байна. Нэг хүнтэй танилцаж дотносоод жил гарan болж байна. За тэгээд нөгөө найз залуу нь олон хүүхнүүдтэй бичдэг, дотн харилцаанд ордог байсныг мэдсэн. За өөрөө бол мэдээж энэ талаараа үгүйсгдэг. За би ингээд салах гэж үзсэн гэсэн байна. За сүүлийн үед муу зуршлаа засгаад одоо найз залуу нь хичээж байгаа. Гэхдээ би итгэж чадахгүй нь яах вэ гэсэн байна. За насыг ингээд харахаар нилээд нас нь явцсан ирчүүд байдаг. За тэгтээ тэр тухайн эр хүний тэр дотоод сэтгэлд жаалхүү гэж байдаг. Жохон хүүхэд 18-тай, 20-тай, 25-тай банд байдаг гэсэн үг. За тэр жаалхүү бол олон эмэгтэйчүүдтэй аль болох олон эмэгтэйчүүдтэй зугаацаж, олон эмэгтэйчүүдтэй хайрын драма, романс үүсгэж явахыг хүсдэг. За тэгээд тийм төрлийн одоо тийм сүнс байдаг л да. Тэр одоо карманч дуусаагүй. Тэр олон хайрын драмагаар тоглох ёстой. Томооч болоогүй гэсэн үг. Тэгээ танай хүнийг бол одоо тийм төрлийн хүн юм болов гэж бол яг таамаглаж харж байна. За гэхдээ та бол итгэхгүй байна. Яах вэ? Сүүлийн үед муу зуршлаа энэ хүн бол засах гэж оролдож байгаа гэж тэгж штэ. Тэгэхээр би бол таныг наа хүнээ нэг хэсэг хугацаа өгөөд хараад үзэл гэж хэлээ. Үнэхээр тэр хүн засарч байгаа бол тэр олон эмэгтэйчүүдэд болоод таныг сонгох ёстой шүү дээ. За тэгээ та тэр байдлыг хар. За тэгээд үнэхээр сонгож чадахгүй нөгөө алдаагаа давтаад олон эмэгтэйчүүдтэйгээ романс үсгээд сахилгагуутаад ингээд яваад байгаа жаалхүү бол одоо яа их үү. Тэгээд тэр өөрийнх нь карма өөрийнх нь замаар нь л тэгэл одоо явуул гэж хэлье да.